За өөр хорой цэрийн лаборатори маань 2023 онд байгуулагдаад 2024 оноос 2023 онд байгуулагдаж үйл ажиллагаа эхлээд 2024 оны 11 сард 8 нэр төрлийн бүтээгдэхүүнд 44 үзүүлэлтээр өөр хорой цэрийн шинжилгээ хийхээр итгэмжлэгдсэн байгаа. Тэгээ яг бид нар өөр хорой цэрийн лаборатори байгуулагдсан болсон юм бэ гэхээр Орхон аймгийн газар тариалангийн бүс нутаг боловч өөр хорой цэрийн лаборатори байхгүй. Энүүгээрээ бол нөгөө нэг газар тариалан эрхлэгчд маань болохоор хүнсний аюул байдлын үндэсний лавлгаа лаборатори дархан уул Сэлэнг Булган гэсэн аймагуудад дээж аймгийн лабораториуд дээж хөргөж өгдөг. Энэ нь болохоор эдийн засгийн хувьд өртөг өндөртэй цаг хугацааны хувьд бол цаг хугацаа их зарцуулдаг байсан учраас бид нар өөр хорой цэрийн лаборатори байгуулъя гэдэг зорилт тавиад лаборатори байгуулад тэгээд ингэснээрээ бид нар одоо яг газар тариалан эрхлэгчид, хүлэмжийн аж ахуйн эрхлэгчид одоо ард иргэд бас хашаандаа төмс хүнсний ногоо тариалж байгаа. Энэ байдалд нийцүүлээд бас үйл ажиллагаагаа ойртуулах үндснээс лаборатори байгуулсан байна. За хийм хор судлал, энэ судлалын лаборатори маань бол 7 дахь удаа итгэмжил авсан 2027 оны 9 сарын 18 хүртэл итгэмжил авсан. Нийтдээ бол 88 нэр төрлийн бүтээгдэхүүн 544 үзүүлэлтээр хийм хор судлал, нэн судлал өөр хорой цэрийн лаборатори хийхээр итгэмжлэгдсэн байгаа. 2024 онд бол улсын төсвийн хөрөнгөөр бол усны шинжилгээний багаж, дижитал микроскоп, иммунологийн аппарат гэсэн төхөөрөмжүүдийг авч суурлуулад үйл ажиллагаанд ашиглаж байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар бол лабораторийн орчин сайжруулахаар 177 сая төгрөгийн их засвар хийсэн байна. Манай лаборатори болохоор нүуний дээж хүлээн аваад, дээж шинжилээ, дээжийн шинжилгээний хариу олгох хүртэлх бүх үйл ажиллагаа маань болохоор мэдээллийн удирдлагын систем буюу LIMS гэдэг програмаар явагддаг. Энэ програм маань болохоор жил бүр ингээд хөгжүүлэлт хийгдэж байдаг учраас бид нар Баян өндөр сумын төсвийн хөрөнгөөр олон техник хэрэгслээ олж бүрэн шинжилсэн байна. За лабораторийн үйл ажиллагаа хүчин чадлыг нэмэгдүүлснээр бол манай лаборатори жилд дунджаар 900-аас 1100 аж ахуйн нэгж иргэний хүсэлтээр ирсэн 3500-аас 4000 дээжинд 11000-аас 13000 үзүүлэлтээр бол хийм хор судлал, нэн судлал, өөр хорой цэрийн шинжилгээ хийгдэж байна. 2025 оны 1-р улирлын ажлын үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй буюу 24 оны 1-р улирлалтай харьцуулж үзэхэд сарцын тоо бол 55%-аар, үзүүлэлтийн тоо 77% гэж байгаа тийм. Эерэг сарцын тоо бол 48%-аар өссөн. Энэ болохоор яг нэг лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор ийм үр дүнд хүрсэн байна. Манай лаборатори аюулгүй үзүүлэлтийн тоог нэмэгдүүлэх мөн Орхон аймаг нь болохоор нэг уул орхон бүс нутаг зэсийн баяжмал олдруулж байгаа. Тэрнийгээ дагаад нөгөө хүнд металлууд ялгардаг. Тэр ялгарсан хүнд металл маань бидний хүрээлэн байгаа орчин хүнсний бүтээгдэхүүнд шингэж байдаг учраас бид нөгөө зайлшгүй хүнд металлын шинжилгээ хийх шаардлага гарсан. Тэрнийхээ үүднээс бид нар атом шингэлтийн спектр фотометр гэдэг багажийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аваад худалдаж аваад суурлуулад 2025 оны 3 сараас эхлээд үйл ажиллагаагаа шинжилгээгээ хийгээд эхэлж явж байгаа. За хүнд металл гэх хүний биед яг ороод нөгөө шөөрөдөх хэмжээнээсээ хитрээд явах юм бол хүний эрүүл мэнд цаашлаад бүр хор тавдрах үсгэх тийм магадлал өндөр байдаг учраас заавал шинжилэх шаардлага үүссэн. Бидний зорилго бол хойд бүсийн төв лаборатори болох мөн цаашлаад бол улсын хэмжээний орон нутгийн жишг лаборатори болох зорилт тавин ажиллаж байгаа. Үүнийхээ хүрээнд бол нэгдсэн үндэсний байгууллагын бүтээмжтэй ногоон хот төслийн багт санал хөрвүүлээд тэр төслийн багийнхан манай лабораторид газар дээр нь ирж танилцаад 4 сард бол зөвлөлт уулзалтыг Улаанбаатар хотод хийгээд хөрөнгийн асуудлыг шийдэгдсэн. Энэ төсөл хэрэгжснээр бол манай лабораторид аюулгүй үзүүлэлтийн тоог 63% хүртэлх шинжлэх боломжтой болж байна.